Оройн төргийн үзэгчтэй Монголын мэдээ телевизээс үзэгчтэй охиндоо бэлтгэн хүргэдэг спортын онцлог зочин нэвтрүүлгийг эхлэж байна. Манай өнөөдрийн зочноор Сагсан бөмбөгийн спортын Монпол Плоц клубын ерөнхийлөгч ноён Дам Даржаагийн Инкватор өргөд оролцож байна. Танд оройн хүргэе. Баярлалаа. Сайн явж ирүү та. Сайн явжлаа. За өнөөдрийн манай зочин маань бол одоо Польш улсад үйл ажиллагаа явуулдаг Монпол Плоц гэдэг энэ клубын ерөнхийлөгч байгаа. Монгол улсад бас одоо өвөл хүрэлцэн ирлээ. Ер нь Монголын өвөл хэрэг хүтэн байна. Ер нь нэлийн хүтэн байсан. Тий. Тэгтээ сайхан гоё, малгар сайхан гоё өвлөж байна. За өнөөдрийн зочин Инкваторын хувьд бол одоо бас Монгол улсад Women's Cup гэдэг эмэгтэйчүүдийн тэмцээнийг Монголын Сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулахаар хүрэлцэн ирсэн. Энэ тэмцээн маань бас үргэлжлээ явагдаж байна. Энэ тэмцээнийхээ талаар бас үзэгчдэд мэдээлэл хүргүүл ямар зорилготойгоор одоо энэ зорилгоор энэ тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ тэмцээн маань одоогоос 2 жил гарангийн өмнө анх одоо энэ яригдж эхэлсэн. Ер нь ийм тэмцээн байх ёстой юм байна. Ер нь энийг яаж зохион байгуулах вэ гэд. Ингээд өөрийнхөө одоо хүндэтгэж авдаг Монголын нэлээд сайн дасгалж жуулагч баяр зөвхтүүдтэйгээ хамтраад энийг битээр байнга ярьдаг байсан Монголын Сагсан бөмбөгийн одоо хөгжил. Тэр ялангуяа одоо эмэгтэй Сагсан бөмбөгчдийн хөгжлийн төвшинг бид ямар төвшөнд аваачих вэ? Ямар одоо нөөц бололцоо байна уу гэдэг тал дээр бид нэр байнга харилцсан одоо туршлагаа солилцож тэгээд ер нь анхныхаа алхам хийх гэсэн юм зоригтой шийдвэрийг гаргаад энэ жил ингээд хийгээд эхэллээ. Энэ асуудлаа бид нэр баяр зөвхтээр Монголынхон Сагсан бөмбөгийн холбоонд нөхцөлтэй тавьсан. Одоо холбоо мөн сайхан хүлээж аваад одоо ингээд хамтран зохион байгуулагч одоо оролцож байгаад маш их баяртай байна. Тэмцээний үед одоо насны ангиллын үед яаж зохион байгуулагч байна? 17 нас 17-оос дээш насан туршидын гэсэн хоёр одоо ангиллаар энэ тэмцээн маань явагдаж байгаа. 17-оос дээш насан туршидын ангиллаар болж байгаа. Ер нь одоо энэ тэмцээнээс бол одоо гол зорилго нь 2018 оны одоо Азийн спортын наадамд оролцох эмэгтэй шгшөөгийг сонгон шалгаруулна гэж байсан. Энэ тал дээр та дэлгэрүүлээд ирвэл. За энэ тэмцээний одоо хоёр том онцлог тийм зорилго байгаа. Нэгдүгээрт нь бол одоо Монголын үндэсний эмэгтэй шгшөөгийн бүрэлдэхүүнийг шинээр байгуулах гэсэн зорилготой байгаа юм билээ. Хоёрдугаарт нь миний одоо манай клубээс тавьж байгаа зорилго маань нөхөр бид 10 жилийнхэн байгуулагдсанаас хойш 10 жилийн одоо энэ их тодорхой хэмжээний нөрх хөдөлмөрийнхөө үр шимээр бид бас нэг тодорхой хэмжээний арга туршлагатай, өрийн гэсэн практиктай, өрийн гэсэн нэг тийм үзэл бодолтой болцсон. Тэгэхээр Европын Сагсан бөмбөгийн талбай бол бас тийм ч амар талбай биш. Энэ бас үзэн энийг зохион байгуулна гэдэг бол бас тийм хялбар асуудал биш. Энэ дэр олон хүн хамтран одоо зүсгдэг. Ингээд энэ туршлагаасаа бид нэр Монголынхон Сагсан бөмбөгчтэй хамтарч энэ одоо өөрийнхөө бэрхшээлийг хамт даван туулах ийм зорилготой. Тэгээд бидний одоо манай клубийн нэг зорилго болохоор бид өнөөдөр Польш улсын үндэсний дээд лигт тоглодог манайг. Ер нь нэлийн гайгүй тоглож байгаа энэ жил нэлийн хүнд сезон. Ягаад гэх юм бол бид нэр дээшээ нэг лиг ах өөрөөр хэлбэл экстрэг халаас гэдэг юмд орох ийм зорилготой. Экстрэг халаас орсон тохиолдолд бид яах вэ гэхээр гаднаас одоо легионер тоглогч нарыг авах тийм эрх олж авдаг. Тийм учраас энэ легионер тоглогчийг олж авахын тулд бид одоо хаанаас авах вэ гэдэг асуудлыг анх тавьсан. Тийм учраас бид нэр одоо ингээд яг эцэст бид одоо Монголоос л одоо аавна хамгийн одоо нэгдүгээрт. Тэгэхээр өнөөдөр манай Монголын эмэгтэй Сагсан бөмбөгчдийн маань одоо төвшин ямар хэмжээнд байгаа гэдгийг бид урьдчилан судлах бас ийм зорилготой энэ тэмцээн маань явагдаж байгаа маа. Мэдээж таны хувьд бол одоо энэ Сагсан бөмбөгийн спорт өөрийн амьдралаа холбоотоос олон жилиг үтсэн байна. Монголын Сагсан бөмбөгийнхаа эмэгтэйчүүдийн одоо ур чадвар төвшин судлаа гэж ирсэн гэж байна. Үүнээс өмнө нэр нь одоо танд хэрхэн ямар мэдээлэлтэй байсан юм? Эмэгтэй Сагсан бөмбөгийн хөгжлийн талаар 2013 онд манай клуб Польш улсын үндэсний дээд лигт шалгараад тэгээд энэ шалгарсныхаа дараагаар би хотынхаа дарга Анжи Науков гэд хүсэлтээ тавиад одоо ингээд манайх үндэсний дээд лигт орлоо. Тийм учраас бид Монголоос баг авчиръя гэд ийм хүсэлтээ тавьсан. Энэ хүсэлтийг манай хотын дарга маш их гоё хүлээж аваад тэгээд 10 сард одоо Монголын одоо анх удаага эмэгтэй Сагсан бөмбөгчд маань ирж исэн. Монгол улсын гавьяа засгалж жуулагч цэвэрлэлээр халуулсан хүйсийн баг гэд. Тийм одоо 15 охин манад анх удаага ирж тоглож исэн. Аягийн тоглолтын үед нь би одоо ингээд хараад ингээд бид нарт хамтарч ажиллах тийм боломж ер нь маш их байдгийн байх шүү гэдэг анхны санаа бол одоо 2013 онд төрсөн надаас. Монголынхон Сагсан бөмбөгчдөөс бид нар сурах юм их байна. Манай одоо Польшийн охтууд маань Монполистууд маань бас одоо эднэрээс сурах юм их байна. Ингээ харилцсан бид нэр ингээд нэгдээд ажиллах юм бол бид нэр ер нь нэлээд цаашаага явах тийм нөхцөл боломж байна гэдгийг бол анх удаа нэг харж ирсэн. Ингээд би яг тэр
хүлээж аваад хоттоо тоглолтоо явуулаад ингээд ирж байхад бол би Польшийн сагсан боксчдын аналитикуд гэж байдаг байхгүй. Тэгээ би 2 жил аналитикуудыг авчирч харуулсан тоглолтуудын ямар хувь байдалтай байна. Ер нь манай Монголын сагсан боксчдын одоо мэрэгжлийн төвшөнд харуулсан хүмүүсийг. Тэгтээ их надад их гоё тийм сэтгэл төрүүлэхээр нэг хүн надад хэлсэн. Тэгсэн чинь би Монголын эмэгтэй сагсан боксчдыг хараад байсан чинь миний хувьд нэг танихад аюу хэцүү юм байна. Юу танихгүй юм гэдгсэн чинь. Энд чинь ерөөсөө ямар их тийм бүх хүн одоо өөрийнхөө юмаа хийгээд байна шүү дээ. Тэр хүн давталж байна, тэр хүн хамгаалж байна, бүх барилгыг урваа шидэж байна, тий? Тэгээд чинь хэн одоо ямар байрлалд яад тоглоод байгааг нь мэдчихгүй. Тэгээд энэ чинь ямар мундаг юм бэ? Энэ бүх юм чинь ингээд нэг эв зэгсэнд нь оруулаад ингээд өгөх юм бол энэ чинь бас нэг арай ондоо юм гараад ирэх юм биш үү? Энэ чинь их сонирхолтой юм байна. Тэгээд өөрөө надад тэр хүн маань хэлжсэн надад дараа би ганцхан удаагийн 2 удаагийн тоглолт харлаа. Намайг одоо энэ тоглолтыг ингээд цааш нь ингээд үзэх юм боломжоор хангаж өгөөрэй. Тэрөө дараа дахиад Монголын одоо сагсан боксд ирэх юм бол над тэлэрээ би заавал бүр дуртай одоо ирж үзэж харилцсан туршилгаа солилцсон шүү гэж хэлжсэн. Тэгэхээр Монголын сагсан боксийн тоглолтын одоо арга техник, тактикч гэдэг юм уу тийм ээ? Ер нь Европын хоёрын хооронд бас нэг жоохон ялгаа бол байна л да. Жишээлбэл Европын сагсан боксчийн тоглогч бол зөвхөн өөрийнхөө хийх ёстой юм аа л хийнэ тэр салбар дээр. Жишээлбэл бол одоо илүү дутуу юм бол хийхгүй юм дээр. Дасгалжуулагч юу гэж хэлнэ тэр юм аа л одоо хий. А тэгтээ бол өөрөөр хэлэх юм бол ганцхан би шийдэх ёстой шийдэж авахгүй ч шийдэхийн тулд яах ёстой бүх юм аа одоо ингэ тэгээд эхлэн тэр бол ойлгомжтой. Тэгэхээр чинь манай сагсан бокслоор чинь бүх юм аа явдаг. Бодлон шидэн, гурваа шидсэн бүний хаараас одоо явдаг ч юм уу гэдэг. Энэ бүхэнд ингээд аваад үсгэр чинь Польшийн одоо манай эмэгтэй сагсан бокс миний тамирчид Монголын ба эмэгтэй тамирчид маань нийлээд ингээд харилцсан ингээд ажиллах юм бол бидний одоо цаашаага явах ирээдүй бас их хол юм аа гэдгийг л одоо хараад одоо энд яах вэ гэдгийг л хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр чинь би дотроо юу гэдэг ингээд баярлаад байдаг вөхөр манай охтууд маань манай Монгол эмэгтэй хүн маань их тийм гоё ямар ч тийм одоо бэрхшээлийг даван одоо туулах чадвартай сэтгэлийн тэнхээтэй тэрнийх гоё гэдэг байхгүй. Тэгээ би хүмүүст ингээд ярихдаа ингээд найз нөхдөд ч юм уу ингээд ярихдаа би болохоор ерөөсөө нэг тийм ингээд Монголын одоо эмэгтэй сагсангийн одоо юу ингээд хамтраад ажиллагээд орлоо гэсэн тохиолдолд энэ чинь нэг тийм нэг үнд чулуу муурхаагаар тайлбарлах юм бол тийм үнд чулуу руу яваад орчиж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр ч одоо тэр 5 талбар тоглогч гэдэг маань 5 үнэтэй чулуу тэрийг л одоо бид өнгөлөх хэрэгтэй. Өнгөрнө гэдэг чинь энийг бид нэр одоо яг шинжлэх ухааны төвшин системтэй бэлтгэл хийж байгаа. Ингэж бид нэр одоо цаашаа хөгжих. Ерөөсөө өндрийн одоо миний ойлгож байгаагаар ус агаар мэт дутагдж байгаа юм хөр одоо энэ нөгөө нэг шинжлэх ухааны үндэс эн чинь хүн шатар тоглохын тулд нүдэн ханид нүдгүүтэй адилхан шүү дээ. Тийм ээ? Барьсны өмнөөс та хүүгээ нүхүү юу гэдэг хүн боддог. Тэгэхээр чинь би нөгөө хүүхдүүдэд нэг тоглолтын арга тактик дээрсэн заримдаа нэг нууц үг хэрэгэлдэг штэ тийм үү шах гэдэг тийм шатар тоглох гэсэн үг байхгүй. Тэгэхээр нь бод гэсэн үг. Тэгээ энэ бүхнийг ингээд хийгээд ингэх юм бол их тийм гоё юм гарч ирэх болов уу гэсэн тийм бодолтой байна да. Энэ Монпол Плоц гэдэг байгаа нэрний хувьд бас их учиртай. Мэдээж Мон гэдэг бол Монгол. Энэ нэрийг та одоо яаж одоо сонгосон? Яагаад энэ Монпол Плоц гэж энэ нэрийг бас багтаа хайрласан? Энэ нэг тийм хүн түүхийг өөрөө тэгээд бусад найз нөхдөд гэр бүлтэйгээ ингэж хүн түүхээ хүн өөрөө бичдэг шүү дээ. Тэгэхээр би 2 хүүтэй. Тэгээд 2 хүн маань сагсан сонирхож өгсөн. Тэгээд нэг жижигхэн гудамжинд бид нар 10 хэдэн жилийн өмнө амьдарч байсан юм. Тэр нь болохоор одоо монголоор житний үеийг орчуулах юм бол 10 үр гэсэн тийм жижигхэн. Тэнд нэг 11 2 айл байдаг байхгүй. Тэрний одоо тэр гудамжинд амьдарч байсан айлуудын хүүхдүүд маань яг одоо дэрсгэн миний 2 хүүтэй адилхан тийм хэдэн банд нар байсан. Тэдний маань анх яг л бид нэр анх сагсан бүг яа тоглож эхэллээ. Тэрнтэй адилхан гадаад нэг шийдэн дээр өглөөнөөс орой борооч орж исэн тийм нөгөө бөмбөөс идэл ингээл анх зам тавигдал нөгөө хэдэн хүүхдүүд маань сүүлд нь том болцоогоо гимназиум сургууль соёлд орсоогоо ерөөсөө баг болоод хотын лигэд тоглоё гэдэг. За тэгээ хотын лигэд тоглож ирээ. Хотын лигэд эхний жил тоглолоо бид нэг яваад ороод ирсэн чинь их гайхсан хүмүүс. Монпол юу гэж байгаа юм гэдэг. Монгол Пош гэж байгаа юм. Тэгээ хүүхдүүд маань шинэ нэрийн дээр бас бүгдээрээ санал авраасан л да. Тэр 10 хүүхд байсан. За ямар нэр хүүхэд. Бүгдээрээ янз бүрийн арслан барч байдгүй янз бүрийн нэр ингээд өгсөн. Тэгээд ерөөсөө монголчууд Пошууд хоёр ингээд хүмүүс хамтраад юм хийж байгаа. Энд ч ерөөсөө Монполгийн нэр өгч байгаа юм санаа гаргасан байхгүй.
Тэр чинь товчлоод бид нэр Монголи Полска Поцк гэдэг маань манай хотын нэр байхгүй. Тэгээд анхчин бид нэр архи гоё хөгжилтэй юм болд юм аа тэр чинь. Эхнийхээ жил ороод бас нэг айгуу тоглолцлоо. Хоёр дахь жилээс ахуулаад бүр финалд гарч ирдэг нэг үү. Гурав дахь жилээс ахуулаад бид нар чинь хотынхоо лигийн одоо аврах баг болоод. Ингээд цаашаа ингээд бүр дийлчихгүй одоо ингээд. Тэгээ манай багт одоо орох сонирхолтой тийм байна. Залуучуудын тоо гэсэн. Тэгэхээр тухайн үед манай хотод Саксумгийн спорт ер нь одоо тийм мэрэгжлийн клуб байхгүй бас нэг тийм юм байсан л да. Тийм одоо өөрөөр хэлэх юм бол хүүхдүүдийг бэлддэг. Цаашаагаа одоо ингээд тодорхой хэмжээний мэрэгжлийн лиг тоглох тийм нөхцөл боломж нь байхгүй. Тэрийг би бас энэ өөрийнхөө тэр нөгөө би ч улсын хүчний сургуулийн бие тамирын төгссөн шүү дээ. Бие тамирын багш гэсэн үг. Тэг хараад байсан чинь энийг ер нь яах вэ? Ингээ хоёр хүүхэд маань ингэчлээ. Ер нь энэ ингээ цаашаа явах боломжтой юм биш үү? Тэг хүн чинь одоо хүүхдээ сайн сайхан хүмүүжүүлэхийн тулд сонирхлынхын дагуу одоо ингээ эцэг хүн чинь явж цаашаа. Тэгээд ингэж жагаад бид нар чинь цаашаа овоо гайг ингээ тоолоод ирсэн чинь нөгөө хэд маань дараа нь санал байсан. Лиг юу яа? Клуб байх бол. За клуб байгуулъя гэдэг. Эхлээд клуб байгуулах бас хөгжилтэй үстэй юм болно. Бид тэгэхээр түүх хүч одоо тэр нэг хуулийнх нь одоо үндслийг бид судлах хэрэгтэй болно. Тэр чинь тэгэл одоо хүн өөрийгөө дайшлах хэрэгтэй болно л тоо тэр чинь. Клуб гэдэг чинь надад тухайн үед бол асар том юм санагдаж байгаа. Спортын клуб гэдэг чинь юу вэ хүүхдүүд нь. Тэгээ ингээд судлаад ингээд бодоод үзсэн чинь ер нь боломж юм байна. Ер нь тэгээд ингээд бичвэрамдаа бүрдүүлээд одоо хотынхон одоо шүүх одоо манайхаар одоо гэдэг юм дээ бүрдэх газар төгөлөө. Тэгээ байжсэн чинь тухайн үед тэр хотын спортын одоо манайхаар бол бинбэр спортын газар юм да тийм ээ. Тэр газрын хүмүүс намайг дуудаад комисс. За та яагаад ингэж манай хот ерсөгтийн клуб байхгүй. Тэг 30-аад жилийн өмнө одоо 35 жилийн өмнө Искра гэдэг нэг баг байсан гэж. Тэр баг нь болохоор нэг хэдэн лигт 2 юм уу 3 сар лигт тоглоод тэгээ байхгүй болсон ерөөсөө. Тэгэхээр нөгөө хүмүүстэй жавчаа би яриад та яагаад ингэж байгаа хэрэг би бол зүгээр энд нэг тийм одоо юу гэдэг хүн гадаад намдэрч байгаа гацаа гараад мөнгө өгөөд ирж байгаа юм ойлгодог шүү дээ. Тэгэхээр би нэгдүгээрт нь үгүй юм аа. Энэ МК сургуулийн сургуулийн 21-р сургуульд 4-өөс 8 дугаар төгсөл нь Саксумгийн хичээл завчхад 8 дугаар төгсөн үг цаашаа одоо байхгүй клуб байхгүй. Тоглох газар байхгүй. Энийш би гисэн юм аа. Одоо энэ зохион байгуулалт ингэж явъя гэсэн. За даваа яв. Тэгээ бид нэр хууль ихэнх анхтыг аваад анх удаага бид нэр 2005 оны 9 сард Польш улсын Саксумгийн холбооны 3 дугаар лигэд орохгүй тэр одоогоор техникийн зөвлөгөө юм да. Бид нар хөөд баг хурал гэж яддаг байхгүй хуралч юм. Тэрэнд анх хүүхдүүдэд дагаалаад багийн хангалтчтай дасгалж угсаа яваад очсон чинь нөгөө өвчин хараал одоо хэдэн өгсөн хүмүүс байсан дасгалж угсагч нар удирдлагууд хараал Монгол хүн одоо Польш Саксум хөгжүүлэх гэж байгаа юм. Би хөгжүүлэхгүй зүгээр тоглох гэж байгаа гэсэн. За чи тийм одоо мундаг саксчин байсан юм юм дуурсангүй би. Угаал суугаад л та. Одоо энийг л урдаасан. За давай танаа бүх юм чинь авах танахыг бүртгэж явлаа ингээд танах урдуугаар лигдээ тоглоорой гэдэг. Ийм замлаар ингээд асар олон одоо тийм бэрхшээлүүд бид нар байсан. Энэ бэрхшээлийн ард ингээд сэтгэл санаагаар унах үйч байлаа. Энийг клубээ босгохын тулд жилдээ нэг удаа Монголд ирдэг байсан бол тэрийгээ боллоо. Ягаад гэвэл одоо мөнгө төсөв хэрэгтэй бол. Ингэж явсараа нөөдөр ингээд эргээ харсан чинь одоо 10 жилийн нүүр үдцсэн. Тэгээ ингээд дараагийнх нь ахлмаа юу гэхэр чинь нөгөө би яагаад одоо Монгол руу энэ юмыг оруулж болдгоо. Яагаад бид Монголтойгоо хамтарч ажиллаж болдгоо гэдэг ийм санаа төрсөн. Тэгээ би түрүүн дээр хэлжсэн 13 онд анх тэр Монголын эмэгтэй Саксум богчд ирсэн гэдэг. Яг тухайн үед нь би бас үедээ Монголын Саксумгийн холбооны ярим бичгийн дарга байсан Дашчирж гэдэг миний найз. Тэр найздаа би бас хамтсан байхгүй. Нэг ийм санал байна гэсэн. Тэр найз маань Дашчирж маань аягүй сайхан хүлээж аваад эмчээд тэгээд өөрөө бүр багтаага ирж тэгэж орж ирсэн. Тэр 13 онд ирчээд 14 онд нь дахиад Баян Зүрх дүүрэхтэй өөрийнхөө хотын одоо хамтын ажиллагааны гэрээ байгуулад. Тэр үед засаг дарга байсан бүрүү дарга өөрөө гэрээ ирээд. Тэгээд бид чинь 3 жил их мундаг хамтын ажиллагаатай явлаа шүү дээ. Энд чинь масар том хүүхдүүдийн лигийн тэмцээн зохион байгуулаад тэр лигийн тэмцээнд төрүүлсэн багууд маань Польш улс руу 7 хоног айлчилдаг. Туршлага сольжсон хамтран одоо юу яадаг тэгээд тэр хүүхдүүдийнхээ нүдийг шнэн одоо бид нар бас дахиад Польшууд наашгаа ирдэг. Таны хувьд одоо энэ Монпол Плоц клубыг ажиллуулж байгаа. Монголдо одоо ингээд нэг өөр клубын нэг салбараа нээх ийм юм бодол байдаг уу?
Энэ чинь л одоо энэ юм чинь эхлэл нь ингээд яваад байгаа байхгүй. Эхлэл нь чинь. Ингээд дараа жил гэдэг чинь одоо би тэндээс нь тодорхой хэмжээний одоо багш нараа авчираад сургадаг энд одоо яг системтэй одоо манай эмэгтэй лигийн тоглолтууд маань тий супер лигийн чинь үндэсний лигийн тоглолтууд маань ингээд яваад эхлэх юм бол эн чинь өвөх газар байхгүй шүү дээ. Өвөх газар байхгүй. Энд бага салбараа байгуулад Монгол хүүхдүүдтэйгээ ингээд харилцсан юм бүр л гоё болно гэж. Эн чинь нөгөө миний нөгөө дээрээ нөгөө мөрөөдөд ингээд яваад байгаа юм чинь л одоо бас л нэг эхлэл. Танай багийн хувьд бол одоо дараагийн дивизион буюу дараагийн лигийн тэмцээнд оролцоод гаднаас легионер тамирчдыг авах боломж бололцоо бол нэгдэн. За энэ одоо гаднаас авч тоглох юм дээр нь Монгол тамирчдыг ирнэ авч тоглол ер нь ур чадварын хувьд яг одоо танай багийн тэр бус тоглогчийн төвшин дээр нь байж чадах болов. Энийг хэлэхэд арай эрт байна. Нэгдүгээрт юм гэдэг чинь байнга хөгжиж байгаа учраас тэгэхээр одоо энэ сүүлийн тоглолтуудыг харъя ямархуу төвшөнд байна уу? Цэлхэн бүнд асар хурдан хөгжиж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл манай Монгол охтуудын Монгол залуучуудын бие организм гэдэг бол агуу юм л да. Асар хурдан юм дасан зохицдог. Тэгэхээр би бол бас л нэг эрхээ аваагүй байгаа. Авах гал зүтгээд байна. Ер нь бол ойрхон байгаа. Хэрвээ авчих юм бол одоо тэглэв яах вэ? Хамгийн дөрөв би Монголоос л би тамирч байгаа. Би өөр гаднаас юм авахгүй. Тамирч авахгүй. Тийм л бодолтой. Тав тэр ирэхэд ярилцлагын цаг өндөрлөж байна. Мэдээж ингээд дээд лигт ороод ирвэл дараагийн лигт ороод ирэх юм бол хамгийн том нь одоо дэлхийд алдартай Евролигийн тэмцээн гэж болдог. За Евролигт Монгол эзэнтэй Монгол тоглогчтой багуудыг бас тун удахгүй харахыг бол бид бүхэн танаас хүлээж бай. Ингээд бас Монгол улсад хүрэлцэн ирж зохион байгуулж байгаа энэ Women's Cup эмэгтэйчүүдийн тэмцээнд нь бас амжилт хүсье. Баярлалаа. Эрхэм үзэгч та бүхэндээ Монголын мэдээ телевизээс бэлтгэн хүргэдэг спортын онцлог зочин нэвтрүүлгээ хүргэлээ. Манай өнөөдрийн зочноор Сакс Бөмбөгийн Монпол Плоц клубын ерөнхийлөгч ноён Дамдаржаагийн Инхбаатар өргөдөө оролцлоо. Бидэнтэй хамт байсан үзэгчид та бүхэндээ баярлалаа.